Захин залин нэмэгдэх хэрээр залгчдын арга улам нарийсаж гаарсаар байна. Үүний нэг жишээ нь залуулсан мөнгө олж өгнө гэх утгатай зар юм. Тодорхойлбол Монгол Улсын холбооны сэргээх гүйцэтгэх агентлаг гэх нэртэй хуудаснаас хэрэв та залингаа орхиж болсон бол бидэнтэй холбогдож хөрөнгө мөнгөө сэргээж аваарай гэх утгатай пост түгээсэн байна. Тухайн постод тань туслах болон ойлгож бай хамгаалан гэх мэт хэрэглэгчтэй итгэлийг олох үг хэллэг ашиглажээ. Гэвч энэ бол урхи. Учир нь залингийн гэмт хэргийг мөрдөө шалгадаг цорын ганц мэргэжлийн байгууллага нь цагдаагийн ерөнхий газар юм. Нэгэн залуулсан мөнгө алдсан бол цагдаагийн 102 дугаарт цаг алдалгүй яаралтай холбогдоорой. Харин залуулгаас сэргийлэхийн тулд 3 аргыг мэддэг байхад хангалттай. Хаягийг шалгах, зургаар хайх, агуулгыг нэгтлэх. Жишээлбэл уг хуудасны ил тод байдлын мэдээллийг шалгахад 2025 оны 3 дугаар сарын 6-нд дараах нэртэй үүссэн түгээсэн мэдээллийн агуулган үгсэг найруулгын алдаатай. Эдгээр нь ихэвчлэн гадны улсаас удирдах, заллиг хийдэг хуурамч пэйжүүдэд ажиглагддаг түгээмэл шин чанарууд юм. Иймээс баталгаагүй утсанд хандаж өөрийгөө эрсдэлд оруулахгүйгээр мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй. Монголын баримт шалгах төвийг дагаж их сурвалжаар баталгаажсан бодит мэдээллүүдийг авч байгаарай. Аливаа мэдээллийг хуваалцахаас өмнө эхлээд бод, think first.